үг чухал юм шиг санагддаг. Хүнийг ганц үгээр баярлуулж, ганц үгээр л гомдоодог. Эхнэр нөхрийн хооронд ч ганц үгэнд л царай нулааж, ганц үгэнд л гэрэлтдэг. Ганцхан үгнээс болж айл гэр суурч, ганц үгээр хөршүүд улс орон бэрхшээл амсдаг талаарх мэдээ хараад ертөнцийн амьдралд ч үг үнэхээр чухлыг мэдрэх юм. Итгэлийн амьдралд бол үг бүрч чухал. Эхлэл номноос харвал Адамын үеэс Сатан ганц үгээр үхэлд хүргэсэн бол Бурхан нэг үгээрээ амьлуулсан түүх эхэлсэн байдаг. Бурхан гэрэл, харин та нар гэрлийн хүүхдүүд. Гэрлийн хүүхдүүдийн хувьд альва үйлстэй, ивэлтэй, ариун хүн болж Бурханы яруу алдрыг илчлэх ёстой. Библиэд босгон байгуулахгүй үг амнаасаа бүү гарга. Харин тустай үг хэлж, сонсох хүнд нэгүүлсэл үг гэсэн байдаг. Харанх үед зөвхөн өөрийн шунал хүслээл хөөдөг байсан төрхөөсөө салж, нэг үгэн дээрч болгоомжилж, үйлс үйлдэлдээч даруй байх ёстой. Ээлдэг хариулт уурыг зайлуулах, эвгүй үгс хилэнг хөдөлгөх. Бусдыг өдөөн хатгасан үг хэлхээ болж, бусдыг хүндлэх үг, урам өгөх үг, баярлуулах үг хэлвэл тухайн хүн ууралсан ч уур нь намжина. Өөрөө л баярлах үг хэлэхээс илүү бусад хүн сонсоод баярлах үг хэлэх ёстой гэсэн үг юм. Бид бусдын сэтгэлийг баясгаж байж л тэд үннийг сонсож, итгэл сул гэр бүлүүдийн итгэлж өсөх болно. Үгээр шархлах нь итгэлийн амьдралд маш том хор хөнөөлийн их үндэс. Хэн нэгэн итгэлээ сахиж байгаад шархлах үг сонсоод сүмд ирэхэ болбол энэ нь ганц үгээр сүнс өхүүлж буй хэрэг. Би ингэж хэлвэл тэр хүн шархалах уу, баярлах уу гэж бусдын сэтгэлийг боддог байх ёстой. Хэдхэн үгээр аврагдсан хүнч байдаг үсттэй. Есүсийг загалмайд цовдлогдох үед түүний төлөө үг хэлсэн дээрэмчин тэр даруй хууль тогтоогч Бурханы үгээр аврагдсан. Тиймээс ивэлтэй үгээр ярих юм бол олон сүнс аварч чадна. Та нар бол Тэнгэрийн орны хаан тахилч нар. Хаадын хаан Бурханы хүүхдүүдийн хувьд та нар үг үйлдэлдээ ариун байх ёстой. Энэ дэлхийд ч нэр төртэй байхын тулд олон юмн дээр өөрийгөө хянах шаардлагатай. Хүссэн бүхнээ хийх нь тухайн үедээ сайхан ч эцэстээ өөрт оногдох зүйлээ авч чадахгүй. Бурханы үгэнд дуулуургүй бол тун удахгүй олж авах асар их эрдэнэсээ алдана. Үгэнд дуулууртай байхын үр дүн нь Тэнгэрийн хаанчлал, Тэнгэрийн Канаан нутаг. Бурхан Израильчуудыг Канаан нутаг руу дагуулж явах үед тэд их гомдолж дургуйтсан. Цөлөөр 40 жил алхуулсан нь эцэст нь өрөөлөх хөл гэсэн Бурханы хүсэл байсан биш үү? Гомдол өвөрлөж болохгүй. Зөвнөлд итгэж талархах ёстой.
хэлье. Бас сайхан хүлтэй хүмүүс болцгоё. Мөн хамийн үнэн шин гэрээний алгасал баярыг авчирсан ариун сүнсний үеийн аврагч ансанхун Христийг мэддэггүй хүмүүст сайн зааж өгцгөөе. Бурхан бидний амийг эрхэмлэн үзэж аварсан шиг бид бусдын амийг ч эрхэнд үзэж байж л тэдэнд туслахыг хүсэж, үг дамжуулахыг хүснэ. Бурхан шиг сэтгэлтэй байж л сайн мэдээ тунхаглаж, үр жимс гаргана. Тэнгэрийн орны иргэний харьяалалтай биднийг Бурханы цог жавхланд биетэй адил болгон өөрчлөхийн тулд зөвхөн ивэлтэй сайхан үг хэл гэсэн. Бурхан амархан уралдаг хүнийг даруй сэтгэлтэй болгож, хатуу үгтэй хүнийг ээлдэг үг хэлдэг үзэгсэлэнтэй төрхөөр засаад дагуулж явна. Зуршил болцоход засах хэцүү байгаа хүмүүсийн хувьд зөөлөн ээлдэг үг хэлдэг болоход туслаач гэж залбирвал болно. Эцэг Бурхан бүхнийг сонсдог. Биднийг засаж өөрчилж буй Бурханы хайрыг хэцүү гэж бодолгүй, харин ч талархацгаая. Үргэлж халуун дулаан даруй үг хэлж, бусад хүн сонсоод баярлах ивэлтэй үг, ерөөл авах үг, Тэнгэрийн хаанчлалд хүргэх үгээр Бурханд таалагдаж, Тэнгэрийн оронд хангалттай орохыг хүсье.